Сайн байцгаана уу? Өнөөдөр Монгол улсад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо бол эхний 4 сарын байдлаар 16689 хүн байна. За энэ нь бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4000 хүнээр буурсан үзүүлэлт байна л да. Тэгэхээр хөл хорой цар тахлын үед мэдээж ажил хайж гэрээсээ гарах, ажил зуучлалын газруудаар явах хүний тоо буух нь бол аргагүй. Гэхдээ энэ маань ажилгүй иргэдийн тоо буурсан гэсэн үзүүлэлт огтос биш. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс энэ цар тахлын үед цар тахлыг хамтдаа даван туулъя гэсэн уриандор 14 хоногийн цахим хөдөлмөрийн биржийг зохион байгуулж байна. Expo Mongolia.org Career Expo гэсэн энэхүү доорх линкээр харагдах цахим хуудасаар дамжуулан та бүхэн 150 орчим ажил олгогчийн 2000 нээлттэй ажлын байранд ажилд орохоор сонирхож болох нь. 14 хоногийн хугацаанд зөвхөн ажлын байруудыг сурталчлаа зогсохгүй. Ажлын байртай холбоотойгоор, хөдөлмөрийн зах зээлтэй холбоотойгоор хүний ерөн карьер өсөлтийн энэ боломж бололцоотой холбоотойгоор бид мэрэгжлийн судлаачид, мэрэгжлийн зөвлөхүүдээс тодорхой мэдээллүүдийг та бүхэнд хүргэх болно. Мөн түүнчлэн тодорхой өрөөнүүдийг гаргасан учраас та сонирхсан ажлын байран дээрээ сонирхсан ажил олгогчтойгоо уулзалтын цагуудыг товлоод цахимаар хоорондоо ярилцлагуудыг хийх боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог байна. Ингээд хамтдаа цар тахлыг даван туулъя, халамжаас хөдөлмөрт шилжиж гэсэн уриатайгаар та бүхнийг идэвхтэй манай энэ цахим хөдөлмөрийн яамагт оролцоосоо гэж урих байна. Баярлалаа.